Энэ бол Нидерланд улс. Өнөөдөр энд бүгд шахуу ундаг дугуйгаар зорчдог. Сурагчид, оюутнууд, офисын ажилтнууд, хүүхдэд дагуулсан гэрийн эзэгтэй нар тэтгэврийн хөгжүүлгээд бүр улс төрчтөн ч зорчдог байна. Энэ жишээ нь хуучин ерөнхий сайд нь ажилдаа дугуйгаар ирж байгаа нь. Зарим улс орнуудын дарга нар шиг сонгуульд дөхөх үед л сэтгүүлчид цуглуулад хослолтоогоо нэг өдөр дугуй унаж ажилдаа ирж очсон болж попордгүй. Энэ хүний өдөр тутмынх нь хэрэглээг нь. Унжсан гүзээ байхгүй зэргээс нь энэ нь үнэн гих итгэл төрж байна. Нидерландын хотуудад дугуйчид тав тухтаа зорчиход хэрэгтэй бүхэн бий. Төгс дугуйн замууд, зориултын уулзур, гүүр, түнэлгээд гэрлэн дохиоч хийжээ. Мөн дугуйн тоон нийт хүн амаасаач их гэсэн судалгаа байдаг нь 18 сая хүнд 22 сая ундаг дугуй. Өнөөдөр Нидерланд улс ундаг дугуйчдын деваач мэт санагдаж байгаач тэд үргэлж ийм байгаагүй. Нидерландууд өнөөдөр хэрхэн автомашиныг ялж нийтээрээ ундаг дугуй дээр суусан түүхийг ярихын тулд бид арай хэдэн жилийн өмнөх буюу дэлхийн 2 дугаар дайны дараах Нидерландад очих хэрэгтэй болно. Дайны үед улсын нийт зам гүүрний 60 орчим хувь нь үнсэн товрог болтлоос сүйтсэн гэх баримт бий. Зарим хотууд бүр тэр чигтээ бөмбөгтөлд өртөж газрын хөрснөөс ч арчигдсан төвхтэй. Энэ бүхэн улсыг тэр чигтэн шинээр бүтээн байгуулахад хүргэсэн юм. Гэвч энд шууд л ундаг дугуйчдын деваачинг бүтээж эхлэегүй. Харин ч эсрэгээрээ тухайн үеийн ихэнх дэлхийн хотуудын адилаар машинд зориулсан хотыг бүтээж эхлэв. Жишээ нь энэ 1970-ад оны Амстердам хотын зургийг хар. Эсвэл энэ зураг. Танил дүр зураг байгааз. Нидерланд төдийгүй дэлхийд дахинд дайны дараах цаг үе бол хувийн автомашины алтан үе байлаа. 1950-ад онд Нидерландад 139 мянган автомашин байсан бол 20 жилийн дараа гэхэд 3 сая гаруй болсон гэжээ. Ийм хурдцтай өсөлтөд эдийн засгийн огцом өсөлт, техник технологийн хөгжил дэвшил дундаж давхаргынд машинтай болох боломжийг олгож байв. Машины тоо нэмэгдэхийн хэрээр төр засагч улам ихээр машин замуудыг барьж байгуулж, машинд тав тухтай хотыг бүтээж эхэллээ. Өмнө нь хүмүүс алхдаг байсан зам талбайнуудыг ч нурааж, машин зам хийж байсан юм. Машин зам ихээр барьж, машинд тав тухтай хот бүтээх тусам машин улам л их болно гэдгийг тэр үед Нидерланд төдийгүй хүн төрлөختөн ч сайн мэддэггүй байв. Ингээд машин замууд барьсаар байгаад тэд 1960-ад онд Америкийн инженертэй хамтарч Амстердамыг Америкийн том замуудтай хотуудын адил төлөвлөх санаач төрж зураг төслийг нь хийж эхэлжээ. Америк инженерийн төлөвлөгөөгөөр Амстердамын явган хүний зам харгуй түүхийн дурсгалт гудамж барилгуудыг ч нурааж том тойрог замууд хийж усан замыг ч бетоноор хуучиж зам гүүр барих байв. Түүний төлөвлөгөө хэрэгжсэн бол Амстердам хот 2000-ад онд ингэж харагдах байсан гэдэг. Мэдээж машины тоо өсгөн хэрээр зам тээврийн ослын тооч өсгөн тэр. Ослын оргил үе 1971 онд тохиосон нь тэр жил Нидерландд зам дээр 3000 гаруй хүн автослоор нас барснаас 500 орчим нь хүүхдүүд байлаа. Тэдгээрийн нэг нь сэтгүүлч Симоне Ланхогийн 6 настай охин байсан юм. Охиныг хичээлдээ явж байхад нь машин дайрсан байна. Сэтгүүлч аав нь тэр үед Stop the Kindermord буюу хүүхдүүдийг алхаа зогсоо гэх нийтлэлээр сониндоо бичиж хэвлсэн юм. Чухам энэ л нийтлэл олон тооны бослог тэмцэл бүхэл бүтэн улс орныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн эхлэлийг тавьсан байдаг. Улс орон даяар хүмүүс автозамаас эхлүүлээд гудамж дүүргээр нь хүртэл хааж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэдний гол шаардлага бол гудамжинд наад захын аюулгүй байдлыг нь хангаж өгөөч гэж төр засгаасаа шаардаж байсан юм. Тэмцэгчдийн дунд хүүхдүүд ч олноор байсан бөгөөд хаасан автозам талбайг тоглоомын талбай болгон дээр нь тоглож наадцгааж байлаа. Маш олон уриалаозон эсэргүүцлийн самбраас гадна зодон нүдэнч эдгэр тэмцлийг тойрсонгүй. Энэ тэмцэл хөдөлгөөнөөс хойш 2 жилийн дараа 1973 онд газрын тоосны хямралын үед шатхууны үн тэнгэрт тултлаа өслөө. Хэдхэн хоногийн дотор л 300% өссөн байдаг. Ийм амаргүй цаг үед ерөнхий сайд нь телевизээр ард түмэндээ хандаж уриалга гаргаснаа шатхуун баг хэрэглэж амьдралын хэв маягаа өөрчлөж гэсэн юм. Энэ уриалгаас гадна тэр нэм гарыг бүр автомашингүй өдөр болгон зарлав. Хожим The Guardian сонины сурвалжлагчийн бичснээр тэр үед энэ нь хүмүүст сайнаар нөлөөлсөн. Хүмүүс зам дээр тоглох хүүхдүүд энэ тэндгүй машин зам дээр амарч суух хүмүүсийг хараад автомашинд эзлэгдэхээс өмнө ямар сайхан амьдарч байснаа санаж сэтгэхүйн өөрчлөлтөд нөлөөлсөн гэв. Гэхдээ өөрчлөлтүүд тэр даруул шууд явагдчихаагүй ойлгох хэрэгтэй. Энэ бол олон жилийн тэмцэл хөдөлгөөн, туршилт судалгааны он жилүүд байсан юм. Нидерландын янз бүрийн хотуудад автозамаас тусдаа дугуйн замууд хийж, дугуйн замыг өөр өнгөөр ялхан будагч ажлууд хийгдэж байв.
Жишээ нь Гаагт анх удаа улаан өнгөөр дугуйн замыг ялган бодож эхэлсэн юм. Дугуйн замууд хийгдгээс гадна хотын төвүүдээр автомашины хөдөлгөөнийг хорих, хурдыг нь багасгах ажлууд хийгдэж байлаа. Үүний тулд хурд сааруулагчид хийж, гудамж замуудыг машин хурдтай зорчиход хэцүү болгон өөрчилж, дугуйтай иргэдэд илүү таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлууд хийгдэж байсан юм. Зөвхөн дугуйнаас гадна машинаас хамааралтай байдлыг багасгахын тулд нийтийн тээврийг хөгжүүлж, илүү хүртээмжтэй, илүү тав тухтай болгож байв. Дугуй унахын ач тус давуу байдлыг сурталчилсан ажлууд ч ихээр хийгдэж, хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэж байсан юм. Тэд олон жилийн энэ туршилтаасаа нэг зүйл ойлгосноо зөвхөн дугуйн зам барихтаа биш, хотыг машинтай хүнд илүү хэцүү байхаар, харин эсвэргээрээ явган болон дугуйтай хүнд тухтай байхаар төлөвлөх ёстойг ойлгосон гэдэг. Энэ үед хүмүүс олноороо машинаас бууж өөр тээврийн хэрэгслийг сонгоцгох болно гэв. Бичлэгийн эхэнд дурдсанчлан 1971 онд автомашины ослоор Нидерландад 3000 гаруй хүн нас барснаас 500 орчим хүүхдүүд байсан гэснийг та бүхэн санаж байгаа. 2023 онд Нидерландад автомашины ослоос үүдэлтэй өхөл 684 төрж, эдгээрээс 20 хүүхдүүд байсан бол энэ хугацаанд буюу 71 оноос хойш автомашиныхын тоо 3 дахин өссөн юм. Одоо үед Нидерландад ундаг дугуйг массаараа хэрэглэхээс гадна нийтийн тээвэр маш сайн хөгжсөн. Энэ хоёр бие биенээ төгс нөхдөг гэжээ. Өдөр тутамд богино зайд хүмүүс ундаг дугуйг сонгодог бол цаг агаар муутай үед юм уу хол зайд явахдаа нийтийн тээврийг олцож сонгодог байна. Сурагчдын нийт 75% хичээлдээ ундаг дугуйгаар явдаг гэдэг тоо баримт нь энд ундаг дугуй унах нь ямар аюулгүй сонголт вэ гэдгийг харуулж байгаа юм. Тэд ундаг дугуйг сонгосноор зам тээврийн осол буурснаас гадна агаарын бохирдолч багасаж, хотууд дуу чимээ багтаа болсон гэх мэтээс гадна нийтхүү ам хөдөлгөөний дутагдлалд өртөх эрсдэлд эрс буурсан гэх олон давуу талуудыг дурддаг байна. Одоо харин бид Амстердамаас Парис хот руу явцгаая. Парис хотын түгжирлийн түүхийг ярих бичлэгийн 2 дахь хэсгээрээ бид хэрхэн цагаач эмэгтэй Парис хотын анхны эмэгтэй хотын дарга болж хэрхэн урд өмнө нь хинч хийж чадаагүй зүйлсийг хийж түүний зоримог шийдвэрүүд олон сая хүнтэй том хотын асуудлыг яаж ийм богино хугацаанд шийдэж байгаа талаар ярих юм. Бичлэгийн эхэнд бид 1970-ад оны Амстердам хотын зургуудыг харсан бол 1990-ад оны Парис хотын зургуудыг одоо харцгаая. Нэг л дотн танил сайхан зургууд байгаа биз. Энд ч гисэн адил дэлхийн 2 дугаар дайны дараа ард иргэдийн амьдрал сайжирч эдийн засаг өсөж өмнө нь зөвхөн тансаг хэрэглээ байсан автомашинууд дундаж давхаргийнханд хүртээмжтэй болж ирсэн юм. Хувийн машинтай байна гэдэг нь хэрэглээ гэхээсээ илүү эрх чөлөө хөгжил дэвшлийн илэрхийлэл болж өдөр эрх тусам нэмэгдэж байв. Машин өсгийн хэрээр Парисчууд ч гэсэн бусад орны алдааг тойрсонгүй. Автозамуудаа улам нэмж бүр трамвайны замаач авч хаяад машин зам болгосон байдаг. Энэ байдал нь улам даамжирсаар машин нэмэгцээр 1990-ад онд оргил үедээ хүрсэн юм. 90-ад оны Парис хот Европтой бохирдол өндөртэй хоттой ордог байв. Тэр үед хувийн машинтай айл өрхүүдийн тоо нийт оршин суугчдын 46% хүрсэн нь маш өндөр тоо гэжээ. Энэ үед Парисчуудын хувьд хувийн машинтай байхын сайн сайхан нь дуусч асуудлууд араараасаа ундарч эхэлсэн юм. Парис хот тэр жигтэй маш том түгжрэл болж машинууд өдөр бүр зам дээрээ таг зогсдог боллоо. Энэх түгжрлийг дагаад машины яндангаас үүдэлтэй агаарын бохирдол, дуу чимээний бохирдолч дагалдаад ирэх нь ойлгомжтой. Парисчууд энэ их түгжрэл бохирдлоос залхаж, дарга зэргүүд нь ч яах учраа олохгүй манах шиг л байсан ч төдөөдөлгүй энэ бүхэн өөрчлөгдөх эхлэл тавигдсан юм. 2014 онд Парисчууд хотын даргаараа Испани цагаач эмэгтэйг сонгосон нь хотын төвхөн дэх анхны эмэгтэй дарга боллоо. Тэр бол Анна Идалго гэгч юм. Анна хотчлтыг орчин үеийн шинжлэх ухаанч арга барилтай хослуулах үзэл болон автомашины эсрэг үзэлтэй нэгэн байлаа. Шинэ дарга ажлаа авсан даруйда хотыг өөрчлөхөөр ханцуу шамлан ажилд орсон байна. 2015 онд тэр хотын дэд бүтцэд 150 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх болсноо зарлав. Тэр ондоо Парис хотод маш ихээр дугуйн зам нэмэгдэж, нийт 80 км зам тавьж, дугуйн замыг автозамаас тусгаарлах, дугуйчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлууд ихээр хийгдсэн юм. Идалго хотын дарга болохоос өмнө Парист дугуйн зам байсан ч тэдгээр нь цөөхөн мөн хоорондоо уялдаа холбоо муу замууд байв. Хуучин зам нь эдгээрээс гадна автозамтайгаа холилдоод хүн явхад аюултай зүгээр л байгаа нэр төдий байсан гэжээ. Идалго даргын ажлуудын дараанаас хот иргэдэд ээлтэй болж ирсэн юм.
Түүний ажлуудаас хамгийн зоримог, хамгийн үр бүтээлтэй ажил бол Парис хотын дундуур уурсдаг Сена мөрний баруун эргийг өөрчилсөн өөрчлөлт байв. Энд өмнө нь Сенагийн баруун эрэг дагуу хотын төвөөр дайран өнгөрөх автозам байсан бол 2016 онд түүнийг хааж иргэдийн явган зам болсон юм. Идалгогийн үеэс хот илүү хүнд ээлтэй болж машингүйгээр амьдарч болдог гэдгийн жишээ болсон гэж парисчууд үздэг байна. Дугуйн зам барихаас гадна сургуулийн орчмыг машингүй бүс болгож хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж явган хүний замуудыг ч өргөжүүлж байсан юм. Мөн сар бүрийн нэг ням гарагийг машингүй өдөр болгон зарласан байдаг. Түүний хийсэн хамгийн том ажлуудын нэг бол Парисын түүхэн гудамжнуудын нэг бөгөөд хотын төвөөр дайрах Риволи гудамжны тал хэсгийг нь эхлээд автомашингүй дугуйн замтай болгосон юм. Энэхүү үргэлжийн төгжрөл утаа чимээтэй байдаг Парисын гол гудамжнуудын нэг сэлүүхэн болж эхэллээ. Энэ санааг өмнө нь Парисын олон тооны иргэд хүсдэг байсан ч урд өмнөх дарга нараас нь хинэнч зориглож хийж байгаагүй. Идалгогийн ажлуудын үр дүнд түүний эхний сонгогдсон хугацаанд л Парис хот төгжрлөө дийлэхгүй бохир хотоос явган болон дугуйтай хүнд ээлтэй хотуудын нэг болж хувирав. Хотын агарын чанар эрс сайжирч, дуу чимээ багасж аюул багтай болсон юм. Бичлэгийн эхэнд ярьсан Нидерландад гэхэд өөрчлөлтүүд олон 10 жилийн турш аачмаар хийгдсэн бол энд хэдхэн жилийн дотор буюу хотын даргын нэг удаагийн сонгуульт ажлын хугацаанд бодит үр дүнд хүрсэн байна. Түүний арга барилыг мэдэж эсэргүүцэж байсан хүмүүс ч байсан дурдах хэрэгтэй. Гэхдээ ажлынх нь үр дүн бодитоор харагдаад эхэлсэнд тэд удалгүй чимээгүй болсон гэдэг. Идалгогийн ажилд мөн хэний ч санаанд оромгүй зүйл тусдсан болсон нь COVID-19 байв. Энэ үед нийтийн тээвэр такси зэрэг тиймч аюулгүй, тиймч хямд тээврийн хэрэгсэл биш болчихсон байсанд энэ үед хотод дугуй хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл боллоо. Дугуй унах нь хүнтэй ойртохгүй аюулгүй сонголт болох үед Идалго бүр улам ихээр дугуйн замуудаа байгуулж эхэлсэн юм. 2020 онд нөгөө алдарт Риволи гудамжийг тэр чигт нь хувийн автомашинуудаас чөлөөлж зөвхөн нийтийн тээвэр болон ундаг дугуй явган хүний гудамж болгосон байна. 2019 онд Парис хот дэлхийн ундаг дугуйнд ээлтэй хотуудын жагсаалтын 8-д бичигдэж эхэлсэн бөгөөд Идалгогоос өмнө эхний хойртч ордоггүй байв. 2020 онд хотын даргын дараагийн сонгуул болж иргэдэд түүний зоримог шийдвэрүүд таалагдаж бодит үр дүн нь нүдэнд харагдаж байсанд хоёр удаагаа ахин сонгосон байдаг. Эхний удаа тэр 150 км орчим шин дугуйн зам барьж Парисыг тэр чигт нь өөрчилж илүү явган болон дугуйтай хүнд ээлтэй ногоон хот болгосон юм. Хоёр дахь удаагаас сонгогдсныхоо дараа тэр 250 сая еврогийн хөрөнгө оруулалтаар ахин 180 км дугуйн зам барина хэмээн мэдэгдсэн байна. Түүний үед нийтийн тээвэр илүү хүртээмжтэй, илүү тав тухтай болсон гэжээ. Автобуснууд өргөн сүлжээгээр явхаас гадна метрогооч тэр чигт нь шинжилсэн юм. 90-ад онд төгжрлөө дийлэхгүй байсан хот 2002 оноос 2022 оны хооронд 20 жилд төгжрлөө 50%-аар бууруулсан бол ундаг дугуйн хөдөлгөөн энэ хугацаанд 70%-аар нэмэгдсэн гэдэг тоо баримт байдаг. Ихэнх иргэд нь одоо явган, эсвэл дугуйтай, эсвэл нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцохыг илүүд үздэг болсон гэжээ. Мэдээж Парис өнөөдөр төгс хот биш. Бичлэгийн эхэнд ярьсан Нидерландын хотуудын төвшөнд хүрэхэд хол байгаач. Ана Идалгогийн жишээ бол нэг зоригтой хүн олон сая хүний зуршлыг өөрчлөхөд хангалттай байдгийн тод жишээ болдог юм. Ингээд өнөөдөр Европын хоёр улсын жишээн дээр нэг нь яаж төгжрөл бохирдлын асуудлаа шийдсэн, нөгөө нь хэрхэн шийдэж явааг үзүүллээ. Хэдий манай сувгийн уламжлал болсон сэдвээс өөр бичлэгч гэсэн та бүхэнд сонирхолтой байсан гэж найдаж байна. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.